Бетон зургийн үйлдвэрт ихэнх ашиглагддаг усны зарцуулалтыг бууруулдаг поликарбоксилат эфирийн материал safety data sheet буюу хор аюулын лавлагыг авч үзье. За энэ тухайн бодис бол хуурай нутгаараа байгаа нь харагдаж байна. Гэхдээ бетон зургийн үйлдвэр шингэн хэлбэрээр нь бас ашигладаг байна. Поликарбоксилат эфирийг бетон зурмагт нэмж өгснөөр усны зарцуулалтыг бууруулахаас гадна маш өндөр бат бэхтэй бетоныг гаргаж авах нөхцөлийг бол бүрдүүлдэг. Мөн цементийн жижиг хэсгүүдийг илүү нягт зай завсар багтаа болгож өгдөг байна. За шингэн шин чанарыг удаан хадгалан бетоны өөрөөр хэлбэл хөдөлгөөнт шин чанарыг нь удаан хугацаанд хадгалж шахахад бол тусалдаг. За мөн бетоны бат бэх шин чанарыг нэмэгдүүлэх, цементийн зарцуулалтыг бууруулах шинж чанартай байх нэ. Safety data sheet-д үндсэндээ 17 орчим тухайн бодисын мэдээлэл бичигдсэн байдаг. За үүнээс нэг бүрчлээ авч үзье. За поликарбоксилат суперпластайзерын хувьд за нэгдүгээрт нь тухайн бүтээгдэхүүнийг хэрхэн таних вэ гэсэн ангилал бол харагдаж байна. За энд нэр нь поликарбоксилат суперпластайзер буюу ASTM стандарт буюу Америкийн стандартын дагуу C494 гэдэг стандартын шаардлагыг хангадаг бүтээгдэхүүн болгоно харагдаж байна. За Европын нормын гэсэн стандартын дагуу 934-2 гэсэн шаардлагыг хангаж байна. GOBIAO стандарт буюу хятадын стандартын дагуу 8076-2008 гэсэн стандарт шаардлагыг хангадаг байна. За олон улсын адил төстэй нэршил нь PCA Superplastайзер, поликарбоксилат этил Superplastайзер гэсэн нэршилтэй болох нэ. Хоёрдугаар хэсэгт нь тухайн бүтээгдэхүүний холц найрлагыг бол харуулдаг байгаа. За поликарбоксилат суперпластайзер нь бол тухайн үйлдвэрлэгч болон химийн найрлаганд нь оролцож байгаа полимеруудын шин чанараас хамаарат холимог найрлагатай бүтээгдэхүүн болж таарж байгаа. Гэхдээ гол найрлаганд нь TPEG, HPEG, APEG, MPEG гэсэн функционал бүлэгтэй полимер нэгдлүүд агуулгаддаг. За мөн дээрээс нь ус болон бага хэмжээний тогтворжуулагч, бэхжүүлэгч зэрэг бол орсон байдаг гэдгийг харуулсан байна. За 3 дугаар хэсэгт нь хор аюулын лавлага мэдээлэл өгсөн байна. Тухайн бүтээгдэхүүн нь OSNA стандартын дагуу хор аюулгүй гэдэг нь бол тогтогдсон байгаа. Хэдий тийм боловч тухайн бүтээгдэхүүнээс үрвсэл үүсэх, харшлын урвал үүсэх боломжтой учраас болгоомжтой харьцахыг сануулсан байна. Лавлага мэдээллийн 4-р хэсэгт нь анхны тусламжийн үед ямар арга хэмжээ үзүүлэх вэ гэдгийг зааж өгдөг. За жишээлбэл нүдэнд тухайн бодис хүрсэн тохиолдолд их хэмжээний усаар доор хаяж 15 минутын турш урсгаж угаах хэрэгтэй. Мөн хэрвээ өрөвсөн тохиолдолд эмчийн тусламж аваарай гэсэн байна. За хэрвээ арьсаар контактлаад хүрэлцээд тийм ээ ямар нэгэн байдлаар арьсаар хүрэлцсэн тохиолдолд савнтай усаар угаахыг бол санал болгосон байна. За хэрвээ үрвсэл үүссэн тохиолдолд эмчид үзүүлээрэй гэж зөвлөсөн байна. Амьсгалаар хордож болон тухайн бодисоос ингэсэн тохиолдолд цэвэр агаарт гаргана. Хэрвээ амьсгал нь жоохон хүндрэлтэй байвал эмнэлгийн тусламж аваарай гэдгийг бол тэмдэглэсэн байдаг. За хэрвээ тухайн бүтээгдэхүүнийг залгиж хорцсон тохиолдолд амыг нь усаар зайлуулна. Тэгээд хүчилж бөөлжүүлж болохгүй. Эмнэлгийн тусламжийг яаралтай авах хэрэгтэй. Хэрвээ хэмжээгээр залгисан тохиолдолд. За ингээд анхны тусламжийн үеийн арга хэмжээг үзүүлсэн байна. За поликарбоксилат эфир нь галт төмрийн аюулд өртсөн тохиолдолд авах арга хэмжээг энэ 5 дугаар хэсэгт зааж өгсөн байна. Тухайн бодисыг галыг унтраахад шаардлагатай цохимжтой гал унтраагч нь бол усаар шүрших эсвэл хөөсөн гал унтраагуур ашиглах химийн хуурай нунтаг гал унтраагч эсвэл CO2 бүхий гал унтраагчийг ашиглахад тохиромжтой байна. За мөн гал төмрийн үед үүсгэж болох хор аюул нь тухайн бодис хэдийгээр өөрөө тийм шатамхай биш боловч галт төмрийн үед хортой хий ялгаруулах боломжтой гэдгийг анхаараарай гэсэн байна. За мөн гал унтраагч нь өөрийн хувийн хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй байх ёстой. Амьсгалын аппарат нь мөн SCBA төрлийн амьсгалын хамгаалалтыг бол ашиглах хэрэгтэй. За мөн галт төмрийн үед тесрэг дэлбэрэх аюулаас болгоомжлох шаардлагатай байна гэдгийг зааж өгчээ.
Поликарбоксилит эфирийн асгарсан тохиолдолд авах арга хэмжээг 6 дугаарт нь зааж өгсөн байна. За хувийн хамгаалтын хэрэгслийг бол өмсөх шаардлагатай гэсэн байна. Үүнд жишээлбэл биелийн хамгаалтын нүдний шил энэ төр орох нь байна. За хүрээлэн буй орчны аюулыг бол бууруулахын тулд тухайн бодисын хаягдлыг хариуцах татваргын систем усан сан хөрсөнд бол асгаж болохгүй гэдэг нь бол харагдчихээн. За мөн тухайн бодисын хаягдлыг нь цуглуулах хэрвээ хатуу бодис байвал цуглуулна тийм ээ. Харин шингэн байвал шингэгч материалд шингээж авч болох нэ. За цэвэрлэх аргыг нь зааж өгсөн байна. Шүүрдэх эсвэл вакуум сорж цэвэрлэх тоос соргочоор сорж цэвэрлэж болох нь байна. За мөн тухайн цуглуулсан хаягдлаа орон нутгийн хууль дүрмийн дагуу химийн ортой бодисыг зайлуулах устгах аргын дагуу зайлуулах нэ. Хор аялал авлах мэдээллийн 7 дугаар хэсэгт нь тухайн бодисыг хадгалах болон зөөх тээвэрлэх үеийн нөхцлүүдийг бол зааж өгсөн байна. За бодисыг зөөж тээвэрлэхдээ арьс болон нүдэндээ хүргэхээс зайлсхийх хэрэгтэй. За мөн маш сайн агаар жуултаа нөхцөлд ашиглах нь байна. Бодисыг зөөж тээвэрсний дараагаар гарыг заавал угаах шаардлагатай гэдгийг зааж өгсөн байна. За мөн бодисыг хадгалахдаа поликарбоксилит эфирийг хадгалахдаа хүүтэн хуурай нарны гэрэл болон халаалтын их үүсвэрээс хол орчиндын эдгээр ашиглаагүй байгаа тохиолдолд бодисын савыг маш сайн нэгт тагласан байх шаардлагатай. За энэ мэдчилгээр тухайн хэрэгжилж байгаа бодисынхаа Material Safety Data sheet буюу хор аялал авлагыг авах бол 98133311 дугаартай холбогдоод химийн зөвлөгөө авч болно. MSDS-ийн 8 дугаар хэсэгт нь за үртэлтэйг хянах болон хувийн хамгаалтын хэрэгслийг бол зааж өгсөн байна. За хэрвээ агаар жуултаа хангалтгүй тохиолдолд тухайн бодисыг ашиглаж байгаа үедээ хувийн хамгаалтын амьсгалын аппаратыг ашиглах нэ. За мөн нүдрүүгээ үсрэхээс хамгаалахын тулд хамгаалтын нүдний шилийг бол ашиглаж болох нь байна. За арьсандаа хүрэхгүй байхын тулд химийн уралд тэсвэртэй бэлий хамгаалтын хувцас зөвлөсөн байна. За инженерийн хяналтын системд бол тухайн бодисыг ашиглаж байхдаа аль болох хангалттай агаар жуултаа нөхцөлд ашиглахыг бол зөвлөсөн байна. За мөн хор аюул учруулах концентрацаас бага концентрацтай байхаар хяналт зулах нэ. Поликарбоксилит эфирийн физик химийн шин чанарыг үзүүлсэн байна. За үзэгдэх байдал нь бол шингэн байж болох нь. За өнгө нь цайвар шаргал эсвэл хөрөн өнгөтэй байж болох нь. Үнэрийн хувьд бага зэрэг үнэртэй эсвэл үнэргүй байж болохоор байна. За pH-ийн хувьд саармаг эсвэл бага зэргийн хүчлэг шин чанартай байна. Усан дуусах чанар нь бол усанд сайн усдаг гэсэн байна. За нэгт нь 103-аас нэмэх асах 0.5 г/см3 нэгттэй. Ерөнхийдөө өөрөө шатамхай биш материал болох нь харагдаж байна. Поликарбоксилит эфирийн зөвтөртэй байдал болон уралд орох чадварыг бол харуулсан байна. За ямар ч байсан ердийн нөхцөлд хадгалагт ашиглахад тогтвортой гэдгийг нь харагдаж байна. За мөн тухайн бодисыг хадгалахад тохиромжгүй зүйлсүүд нь хүчтэй хүчил, шүүлтэй эсэлтүүлэгч агентуудтай хамт хадгалж болохгүй гэдгийг зааж өгсөн байна. За задралын бүтээгдэхүүн нь мөн галын үед задарч үүссэн бүтээгдэхүүн нь хортой өргөсүүлэх ялгаруулах боломжтой гэдгийг харуулсан байна. За 11 дугаарт нь хорны тухай мэдээлэл байна. Энэ нь бага зэргийн хортой бодис юм поликарбоксилитийн эфир нь за олон удаа давтан хүрэлцэн тохиолдолд арьсыг бага зэрэг өргөсүүлж болно. Нүдэнд шууд орсон тохиолдолд нүдийг бас өргөсүүлэх үйлчилгээтэй байна. За мөн олон удаа давтамжтай тухайн бодисд үрцэн тохиолдолд арьсыг мэдрэмтгий болгох шин чанартай гэдгийг хор аяллын лавлах мэдээлэлд оруулж өгсөн байна. Поликарбоксилитийн эфир буюу супер пластикжуулагчийн экологийн мэдээллийг авч үзье. За хүрээлэн буй орчинд шууд ил задгаа хайж болохгүй юм байна. Тухайн бодисын хаягдлыг зайлуулахдаа орон нутгийн хууль дүрмийг чанд баримтлах нь
За тээвэрлэлтийн үеийн онцгойлсон нөхцөл бол өгөгдөөгүй байна. Хятад бол олон улсын хэмжээнд тухайн бүтээгдэхүүн нь хууль эрх зүйн хувьд хор аюултай гэж тооцогддоггүй болох нь тогтоогдсон байна. Бусад мэдээлэл гэж өгөгдсөн байна. За поликарбоксилит эфирийн материал CVT дата шитэд өгөгдсөн дээрх мэдээллүүд нь зөвхөн тухайн бодистой харьцах хэрэглэх үедээ хэрхэн зөв харьцах вэ, хэрэглэх вэ гэдгийг бол харуулж байгаа болохоос ш тухайн бүтээгдэхүүнд бол чанарын баталгаа өгөхгүй байгаа шүү гэдгийг анхаараарай. За уг материал CVT дата шит нь Хятад улсын Шинжоуд үйлдвэрлэсэн поликарбоксилит эфирийн материал CVT дата шитийг авч үзлээ. За энэ мэтчилгээр бусад бодисын материал CVT дата шит буюу хор аюулын лавлах мэдээллийг авах мөн сургалт авах бол 9813 33 11 дугаард хандаарай. Анхаарал хандуулсанд баярлалаа.